За өнөөдөр 8 та бүхнийг өнөр өтгөн аз жаргалтай айлаар зочлуулнаа. Та бүхэн мэдэндээ зоологийн шидэд бэлхүүсгээд 8 анх ихэлсэн цагаасаа сурталчилж ихэлсэн даруулгатай өмөөд цамц боди зардаг юм эмэгтэй байдаг. За нэг жилийн турш золоотойгоо бас ерөнхийдөө би өөрийгөө их удаан дотн нөхөрлсөн гэж бодсон боловч өнөөдөр анх удаага гертэн зочилж үзлээ. Өөр хүүхдтэй болохоо сайддаг, ерөнхийдөө ганцаараа байсараа зожигдсон над шиг хүний хувьд эднийд ирэхэд бол ер бусын тийм өөр мэдрэмж бас төрсөн. Үнэхээр халуун дулаан, тэгээ айгүй их шуугаантай бас маш их аз жаргал мэдрэгцээ. Дашрамд дурдж хэлэхэд золоо найзгаа уучлаарай, найз нь нууцаар бичлэг хийсэн шүү. Өөрийнхөө бичлэгнүүдээ янзалж гин, өөрийгөө харж гин гэж худлаа хэлж хагаад гэрт чинь зочилж очихдоо бичлэгийг чинь нууцаар хийсэн байгаа. Тэгэд миний найз бас намайг ойлгоорой. Яагаад гэвэл 8 одоо чамд туслах гад өчнөө энэдмийн контент одоо жижиг рилс хийгээд миний найз хизээш намайг бас муу хийлээ, сайн хийлээ гэж хэлж үзээгүй л дээ. Гэхдээ бараа нь бас нэлээд сайн зарагдахгүй байна. Тэгээд энэ одоо байрлаж байгаа байшин хашаа нь болохоор зэрэг түрээсийн байшин хашаа юм бэлээ. Тэгээд одоо ямар ч үсэн намар хүүт орохоос өмнө жижиг бэби манаас одоо дөнгөж нэг 5-6 сар хүрч байна. 7 бэбигээ аваад нэг 2 өрөө байранд орчмоор ахын. Ерөнхийдөө миний лангуун дээр байгаа бүх бараа маань зарагдчихвал 2 өрөө байрны мөнгө илбэг хүрнэ. Ипотекийн байранд ч юм уу зээлийн байранд орж болно л тоо. Гэхдээ одоо тэр зээлийн хүнд төлж байгаа мөнгөөрөө одоо 3 хүүхэд сургуульд сурж гин. Одоо ингээд 3 хүүхэд цэцэрлэгт байж байгаад одоо багыгаа ч гэсэн яасалт өгөх гээд байна. Тийм болохоор нэг хүүхэдтэй ч гэсэн хичээлийн хэрэгсэл авч өгвөл надад илүү хэрэгтэй гэж хэлсэн учраас найз нь өөрөө өчнөө бодож нууцаар бичлэгийг чинь хийгээд ингээд арт түмнөөсөө үзэгчдээсээ одоо зоологийн шидэд бэлхүүсэн даруулгатай өмд цамц үнэхээр чанартай бөгөөд та бүхэн хаягаар нь очиж худалдаж аваарэ. Тус нэмэр болоорэ. 10 сараас өмнө энэ 7 маматай хөөрхөн ээжийг 2 өрөө байранд нь оруулчаа гэсэндээ. Тэгээ давхар бас ямар сэтэл төрсөн бэ гэхээр яг миний найз эрүүл саруул хүнчгсэн 7-гийн 7 хүүхдийг бас ингэж өсгөж хажуугаар нь ажил хийж одоо ингэж амьдарч байгаа чинь одоо найзынх нь үнэхээр бахархал үнэхээр хүндлэлийг бол маш их төрүүлсэн учраас жижигхэн чсэн хандив аян өрнүүлээгээд дураараа шийдсэн шүү залуу. Тэгэд магадгүй үзэгчтэй энэ бичлэг зоологийн одоо тэгэд мэлмид хөрөнгүүтэй дороо устчиж магадгүй манай найз бас ерөнхийдөө маш хүчтэй эмэгтэй сул дорой амьдарж байгаа, хэцүү амьдарж байгаагаа хүнд харуулах дурггүй үргэлж ирч хүчтэй инээмсэглэж байдаг эмэгтэй байгаа. Баярлалаа. Ээж нөрөөс ялбал тав дөрөнгө идэх юм аа. Заяа. Баярлалаа. Тав дөрөнгө идэх юм аа. Заяа. Баярлалаа. За ингээд хүүхдүүдтэй хоол ундын нөгж бүх зүйлийг зохицуулж чаад одоо 60 саяын унаандаа суугаал ингээд ажил руугаа явна да. Ажлууд ингээд завгүй шүү дээ. Ингээд ажил автобус хоёр биеийн зарыг явуулна, маргааны зарыг оруулна, захиалга авна, хөдөө нутгийн хүргэлтийг боон бэлтэн очоод. Нөгөө 8-гийн сурталчлаад байдаг зоологийн шидэд бэлхүүс даруулга гэсэн лангууч одоо энд байрлалт нь штэ Сандай Плазагийн Б1 давхарт.
За тэгээ яг үннийг хэлэхэд бол яг харахад цэвэрхэн тохилог гой лангуу боловч үнэхээр агааржуулалтын систем бол асар муу юм билий. За над чиг ерөнхийдөө бамбаатай одоо зүрх жоохон дэлсдэг хүн бол энэ лангуун дээр бүтэн өдөр нэг 12 цаг за бараг 3 4 цагч дисгэргүүл юм билээ. Айгуу халуун, айгуу давчдмаар одоо тэ мань идэж одоо ерөнхийдөө бас 40 рүү төгсөж байгаа болохоор зэрэг бас тэгэл зүрх хамт ийсэн даралтан марлт ийсэн тэгэд яриад байвал өвчин цовлон барагдахгүй. Даа ялангуяа одоо 7 хүүхэд төрүүлсэн 6 төрж 7 хүүхэдтэй болсон ээжийн хувьд бол одоо биеийн хувьд бол манай эмээ ярьдаг байсан. Олон төрсэн эмэгтэй хүн бол олон угаасан маарлтай адилхан болчдгоо гэдэг. Би гайхаад марл одоо яатгийг гэсэн цоошин марл айгуу гоё яж чад ингээ угаагаад хахаар бүр ингээ сэмрээд амар том нүх гараад бүр ингээ сүлдрээ үжрээд ингээ дуусдаг штэ. Яг л би хаан тийм болчдөг гинэлтэй. Тэгэхээр манайхаа бас та бүхэн ээжтэй, олон төрсэн эгчтэй, тэгээ дүүнэртэй болвол одоо мэдээж олон төрсөн ч бай, ганц төрсөн ч бай, ер нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэн л болвол баг багаар өөрийнхөө шимт хижээл, өөрийнхөө энерги хүчийг өгч яадаг учраас айгүй эмзэг болчдөг шүү гэдгийг ойлгоорой. За ингээд нэг магтан гэдэг шиг мөн найзгаа баахан доош нь хийчихв те. За ямар ч байсан ингээд зоологийн нэг өдрийн ажил эхэлж байгаа. Хүүхдүүдээ бүгднгийн зохицуулчаад одоо хоол ундын өгчөөд одоо памперс одоо юу гэдэг бүгднгийн сольчаад за сайн хараараа гэж захиасаа захичаад ингээд лангуун дээр ирнэ. Эдний лангуу бол гоёо одоо ялангуяа одоо та бүхэндээ дашрам дуртад хэлэхэд золоо маань энэ 10 сар гэхэд 2 өрөө байртай 7 мамаатайгаа орохын тулд бүх одоо даруулагтай өммөд одоо энэ корсет боди энэ бүх даруулагтай хувцс болон даруулгуудаа 30-аас 50% хямдрал зарлцсан байгаа. Тэгээ ирээд ерөөсөө нэг худалдаа авалт хийсэн ч гэсэн хөөхөндөө бөөм бэлэг өгч байгаа шүү. За хаягийг нь ерөөхдөө та бүхэндээ танилцуулчих. Sunday Plaza-гийн ингээд яваад нэг давхарт гарангуудаа тойроод нэг урасдаг гоё шат ба штэ. За энэ шатаар доошоогоо Б1 давхар руу гарнаа. За гарнаа гинэ буунаа. За ингээд Б1 давхраар доошоо буунгууд жирэмсний хувцас гэдэг байгаа. Энүүгээр эргээд чигээрээ явна. Тултал нь яв. За одоо ерөнхийдөө хойшоогоо тултлаа явна гэсэн үг шүү дээ. Ахиад жирэмсний хувцас гэж байгаа. Би ээжтэй ямар ч их жирэмсний хувцас харагддаг. За тэгээд манай зоологийн шидэд бэлхүүс даруулга гэсэн залцгийн маань лангуу байгаа. Тэгээ энэ өдөр бол би золоотойгоо цагийг сайхан өнгөрөөсөн ч гэсэн ерөөсөө за яаж туслах вэ найздаа гэ би ч одоо тийм олон сая төгрөгийн хадгаламжтай баян хүн биш шүү дээ. Бас л өөрийгөө болгож яваа юмтай. Тэгсэн ч гэсэн миний зүгээс найздаа яаж тусалж чадах вэ гэж одоо хэдэн өдөр толгоогоо гашилтал бодсны эцэст буруу юм хийж магадгүй, буруу зөрүүж ээж магадгүй золоо намайг уучлаарай. Найз нэг ийм бичлэг хийгээд одоо дагдаг хүмүүстэй болон Монголын ард түмний тал товдон ч гэсэн ингээд хүрэгчээ гэж бодсон шүү. Уучлаарай. 8 сарын 19-ний өдөр. Гадаа сайхан нарлаг, хүн зоноор айгүй тавлаг, ажиллаа хийгээл, ажиллаад хараад гэрлэгөө яарч байгаа хүмүүс зөндөө байна. Тэгээ ер нь би зоологийн шидэд бэлхүүсийн зоолог болохоор зэрэг урд нь бодохдоо маш боломжийн амьдралтай яг олон хүүхдтэйгээ сонсч байсан л та. Гэтэ нэг 4 юм уу за сайндаа л олон хүүхэд идэг тоод чинь нэг 4 юм уу 5 хүүхэд л ордог шүү дээ. 4 5 хүүхэдтэй байх. За тэгээ нэлээд боломжийн амьдралтай хүн учраас за яг ийм даруулагтай өмд цамц тий эмэгтэйчүүд зориулс одоо гиз тардаг бүтээгдэхүүн хувцас зардаг юм байна. Тэгээд ганган өвсвөрийн ивент зарласан ивентүүд дээр тэгэл бас ивент төгчээр оролцоод тэгэл ер нь энэ тентхийн дандаа л хандвийн аян нодлон одоо жишээ нь үер тавцсан хүмүүс туслах аянд ч гэсэн найнагийн одоо найс нөхөдтэй хамтраад л ингээл аянд нэгдэл хандив өргөөл айгу боломжийн амьдралтай эмэгтэй гэж хардаг байсан. Тэгээд бас яг ганц нэг хүчнийхаа сурталчилгааг хийгээд өгөөчгөр нь тэгээд яг чадлаараа очихоор ч намаа чинь тэгэл байгаа ямаараа дайлцайлаад одоо юу л энэ станы шууд ингээл лангуугаа ингээл дийлгэж харуулаад миний найз юу авмаар байна бүгдийг аав гэл айгу өгөөмөртэй гартай сайхан сэтгэлтэй ийм эмэгтэйтэй бас их боломжийн амьдралтай эмэгтэй гэж бодсон. Тэгээд яг гэрт нь ингээд очиод байгаа байдлыг ингээд авахд бол
би яг үнийг хэлээд өөрөөсөө аягүй хэцсэн. Нана нь бол өөрийгөө одохдоо аягүй их амьдралын хатуу өдөв туулсан. Бас одоо бол үнэхээр чадж байгаа хүчтэй эмэгтэй гэж өөрийгөө боддог байсан. Хин хүнээс илүү амьдрал туулсан, зовлон үзсэн. Одоо тий бас одоо ч гэсэн өөрийгөө маш их хүчтэйгээ амьдарч байгаа, маш их хүчрхэг эмэгтэй гэж боддог байсан. Энэ буруу байсан юм байлээ. Тэгээ золоо бол надад хэлэхдээ ерөөсөө огт муу муухай одоо амьдрал болохгүй байх, бүтэхгүй байх, үр хүүхэд өвдөж гин, гасалж гин. Би тэдэн хүүхэдтэй ингэж зовж гин, ингэж хөдөлмөрлж гин гэж огт ерөөсөө тийм юм ярьж байгаагүй. Тэгээ ер нь бол хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн хөдөлмөрч, хамгийн одоо мэтршгүй хүчтэй хүмүүс одоо тэгэл ерөөсөө чимээгүй хөдөлмөрлөл өөрөө хэцүү амьдралтай байсан гэсэн өрөөл босдод ингээд туслаад явдгийн хамгийн том жишээг л би өдий 38 насалчаад хажуудах найз нөхдөөсөө л харлаа. Бас хүн болгон ингээд дэм димээрээ байдیں۔ Энд чинь жижигхэн бас хандиваа юм өрнүүлчихье гэж бодож байна. Давхар эцсийн одоо зарж байгаа одоо чанартай бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа гадна манайхаа 500 500-гүй 1000-1000-гүй сэтгэлийн дэмээрээ доор хандж харагдаж байгаа манай зоологийн маань данс руу ингээ хийгээд хэдүүлээ энэ 10 сар гэхэд 7-гийн 7-ны хөөхөн маамаатай цуг 2 өрөө байранд оруулъя гэж одоо найнаа чин сэтгэлээсээ хүсэж байна. Яг буруу зөрүү одоо сэтгэл хөдлөөд сэтгэл одоо маш их тавчдсан байгаа. Айгүй хямарсан байгаа учраас буруу зөрүү ярьсан бол уучлаарай. Тэгээ одоо муу сайн ч гэсэн нэг 100,000 гаруй дагагчтай пэйжтэй байна. Монголын бүх арт түмэнд хүргэж чаддгүй юм байгаад найнаа өөрийнхөө чадлаар ингээ үзэгч та бүхэндээ зоологийн шидэт бэлгүүсгсэн энэ дэлгүүрийг ажилуулдаг зол цэцэг гэдэг эмэгтэй талаар ерөнхийд нь ингэж танилцууллаа. Тэгээд анхаарал үзсэн та бүхэнд баярлалаа. Хэдүүлээ нийлж байгаа золоодоо туслах уу?